За сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ үргэлжлүүлэн Popcash сайтад зөвшөөрөгдсөн вебсайтаа хэрхэн сурталчилгааныхаа хэсэгтэй холбохыг сурья. За одоо Popcash-ийг нийт рүүгээ нэвтрээд ороход таны сайт зөвшөөрөгдсөн бол энд ногоон хэсэгтээ Approved гэсэн үгтэй болсон байгаа. За одоо энэ зүүн гар талд харагдаж байгаа энэ Get Code гэсэн хэсэг рүү ороод энэ дээр өөрийнхөө оруулсан сайтыг сонгоно. Нэг аккаунтаас хэдэн ч сайт сонгож болдог учраас энэ дээр ингэж сонголттой гаргаж ирж байгаа. Хэрвээ та нэг сайт бүртгүүлсэн бол шууд нэг сайт чинь гараад ирнэ гэсэн үг. За эндээс өөрийнхөө сайтыг сонгохоор чинь энэ доор танд код хэсгээр оруулах юм коднууд гарч ирж байгаа. За бидний хувьд WordPress дээр арай хялбар байдлаар шууд плагин плагин суулгаад энийг оруулаад ашиглана. За тэгэхээр бүгдээрээ WordPress-ээр нөгөө хурдан самбар гэсэн хэсэгтээ энэ хэсэг рүүгээ орсон байгаа. За энэ дээр бүгдээрээ плагин суулгаж мэдж байгаа. Тэгэхээр энэ плагин хэсэг рүү ороод нөгөө бусад плагин суулгадахтай адилхан плагин руу ороод энэ шинийг нэмэх гэсэн хэсэг дээр дараад орно. За тэгээд энэ баруун дээд болонд плагиныхаа нэрийг бичдэг хэсэг дээр Popcash гэж бичээд хайхаар чинь энэ Popcash code гэдэг энэ долларын зурагтай энэ юу гарч ирж байна. Плагин гарч ирж байна. За одоо энийг суулгахын тулд одоо миний суулгацсан болохоор энэ дээр шууд active гэж харагдаж байна. Тэгэхээр та нарын дээр энэ дээр эхлээд install гэж харагдаж байгаа. Install гэдэг дээр нэг дараад дараа нь дахиад нэг дарахаар ингээд active болоод тэр Popcash гэсэн плагин чинь суусан байгаа. За хэрвээ суусан бол энэ зүүн талын энэ цэсэн дотор энэ дээр ингээд Popcash гэж харагдаж байгаа. За одоо бүгдээрээ энэ Popcash гэдэг дээрээ дараад орохоор за иймэрхүү байдлаар харагдаж байна. За одоо буцаад Popcash сайтнаасаа энэ WordPress-ийн плагинд зориулсан энэ кодуудыг хуулж авна. User ID гэснийг энэ зөвхөн харагдаж байгаа нь энэ боловч энэний цаана ингээд дахиад тоонууд байгаа шүү. Тэгэхээр шууд хоёр оронтой тоог нь хуульж цээжилж бичиж болохгүй. Заавал энэ ногоон өнгийн хэсэг дээр дараад хуулагдана. Энд амжилттай хуулагдлаа гэсэн бичиг гарч байна. За тэгэхээр нь буцаад WordPress рүүгээ ороод одоо энэний user ID гэсэн хэсгийг хуулсан бол энэ дээр user ID гэдгийн ард хуулсан тоогоо буулгаж өгнө. За дараа нь дахиад доод талынх нь website ID гэсэн хэсгийн ард талд байгааг хуулж аваад Popcash WordPress-ийнхээ энэ website ID гэсэн хэсэгт нь буулгаж өгнө. За ингэж буулгаад энэ хэсгийг бол энэ чигээр нь ингээ орхицсон ч болно доо. За тэгээд өөрчлөлтийг хадгалах гэдэг цэцгийг дараад ингээд таны сайт чинь рекламтай холбогдоход бэлэн болцсон гэсэн үг. Одоо таны сонгож авсан рекламны чинь төрлөөс хамаарат танд рекламнууд өгөгдөнө. За реклам өгөгдөж байгаа үгүйгээ та яаж мэдэх вэ гэхээр шинэ хуудас үүсгээд өөрийнхөө вебсайт руугаа ороод үзээрэй. За өөрийнхөө вебсайт руу ингээд оронгууд чинь вебсайт руугаа яг дөнгөж ингээд нэрийг хийгээд орохоор юм уу? Эсвэл ямар нэгэн мэдээн дээр ингээд дарсны дараа таны одоо компьютероор орж байгаа бол энэ дээр чинь ингээд шинэ хуудас үүсч харагдана. А утсаар орж байгаа бол бас шууд өөр хуудас руу яваад орчиж байгаа. Ингээд шинэ үүссэн хуудсан дээр нь таны тэр сайттай чинь холбож өгж байгаа рекламны хэсэг шууд харагдана гэсэн үг. Ингээд та шууд орлогоо олж эхэлж байна гэсэн үг. За минийх болохоор нөгөө сүүлийн 24 цагт нэг үзэлтэй хийцэн учраас реклам нь ингээд гарч ирж харагдахгүй байна. За тэгэхээр та нар бүгдээрээ
яг ингээд бүх үйлдэлүүдийг хийсэн бол өөрийнхөөгөө өөр утсаар юм уу, өөр компьютераас шалгаж үзээд тэгээд болж байх юм бол бүгдээрээ нэгэндээ линкүүдээ дамжуулаад нэг нэгнийхээ сайт руу ороод идэвхжүүлэлт хийж өгөөрэй.